Махчид ба өвсөн тэжээлт амьтдын тэнцвэрт байдал. Өндөр уулын бүх амьтад эдэж тэжээлийн хэлхээний чухал хэсэг бөгөөд тэдний оршин тогтнол бие биеэс хамааралтай гэдгийг оролцогчид ойлгоно. Эдэж тэжээлийн хэлхээнд хид хідэн шим тэжээлийн үе шат байдгийг оролцогчид ойлгож авна. Өвсөн тэжээлтэн, холимог тэжээлтэн, махан тэжээлтнүүдийг ялгаж экосистемийг тэнцвэртэй байлгахад тэдний үүрэг роль юу болох талаар оролцогчид ярилцсан. За одоо үзэх гэж байгаа хичээл болохоор махчин амьтан ба өвсөн тэжээлт амьтдын тэнцвэрт байдал гэдэг хичээл болох гэж байна. За энэ оролцогчид маань зарим нь нэг хэсэг нь бол өндөр уулын экосистемийн гол одоо төлөөлөгч болох ирвэс болно. За нэг хэсэг нь болохоор янгир болно. За нэг хэсэг нь янгирийн төл ишиг болно. За мөн үнэг байна. За байгалийн аюул занал маш олон аюул заналыг төлөөлөл бол одоо галаар төлөөлүүлээд одоо гал. За ийм бүх оролцогчид бол гал, янгир, ишиг, үнэг, ирвэс гэсэн дүрд хувирч тоглолт явагдах юм аа. За ингээд нэг энэ тоглоомын нэг захад бол өвсийг төлөөлүүлээд ногоон холдаас тэн дээр олон юутай оноо бүхий читон хисаа тавьдсан байна. Нөгөө үзүүрт нь болохоор усыг төлөөлүүлээд цэнхэр холдаас тавьдсан байж байгаа. За ингээд оролцогчид бол энэ ногоон өвс ус хоёрын хооронд гүйн. Тэр хооронд бол махчид өвсөн тэжээлтнүүдийг элдэж барих ёстой. Тэгээ өвсөн тэжээлтнүүд махчид аль нь болохоор өөрийнх нь ам гээд нэг оноотой хасааг гартаа атгаадгүй. За ингээд усан дээр ирчээд буцаж өвсөн дээр ирэхдээ ахаад дараагийн 5 оноотой хасааг авна. За ахиж гүгээд усан дээр очиж буцаж ирэхдээ 10 оноотой. Гэх мэтчлэнгийн ингээ оноогоо цуглуулаад яваад байна. Айл их оноо цуглуулсан нь болохоор байгальдаар бол амьдрах чадвар сайтай, тарга тавиар сайн авсан, энергитэй, энергийн гүйцэд хоримтлуулсан хүчтэй тийм амьтад байх юм. За тэгээ хэрвээ махчин амьтанд баригдчих юм бол өөрийнхөө барьсан оноогоо махчин амьтанд өгөө тоглоомноос гарах. За ийм дүрмээр л тоглоно. За тэгээ тоглолтын явцад бол оролцогчид ямар харьцаатай байдаг юм бэ? Өвсөн тэжээлт амьтны тоо, махчин амьтны тоотлогоотойгоо хэрхэн ямар хуу харьцаагаар уялдаж байд юм бэ? Хэрвээ 12 янгир 6 ишигтэй нийлээд одоо 12 6 гэдэг чи юу лээ? 18 өвсөн тэжээлтэнд 18 махчин байх юм бол энэ байгаль дээр байх боломжгүй байхгүй юу? Тэгэхээр ямар хуу харьцаатай байх вэ гэдгийг нэгдүгээрт ойлгоно. Хоёрдугаарт байгаль дээр амьд явхад зэрлэг амьтанд ямар их аюул занал тохиолддог юм бэ? Үр төлөө хамгаалмаар байдаг, ус уумаар байдаг, өвс идмээр байдаг, тийм ээ? Тэгж байтал байгалийн хүний зүгээс янз бүрийн одоо бэрхшээлүүд гамшигтай тохиолддог. Тэрнээс бие хамгаалах гээд өөрснөө бол тоглолцсныхаа эцэст бол ямар их бэрхшээлтэй явдаг юм бэ? Амьд амьтан бол байгаль дээр гэдгийг ойлгох ийм тоглоом байгаамаа. За багш нь хэдэн асуулт асууя сая тоглоомны дараа та хэдэд за хэдэн янгир боллоо? Янгир болсон хүмүүс гараар өгдөг. Хэдэн янгир байла? Нас гүйцсэн янгир. За 6 янгир байсан. За хэдэн ишиг байв? 3 ишиг. За 3 ишиг 6 янгир ямар харьцаатай байна? Төл одоо эхийн харьцаа, их төлийн харьцаа. 2-1. За 50% байж байна тийм ээ. За хэрвээ ингээд одоо янгирын ишиг гарсан ишиг өхөн бол бас амьд том янгир болно гэж байхгүй юм зэрлэг амьтанд бол тийм ээ. Тэгэхээр иймэрхүү харьцаатай байж байгаа. За би нэг асуулт асууя. Өвсөн дээр очиод усан дээр очиход бэрхшээлтэй байв уу? Бэрхшээлтэй байсан. Ямар бэрхшээл тохиолдсон бэ?
За байгалийн гамшиг тийм ээ гал төмөрт тэрнээс бие хамгаалах гэж. За араатай амьтдаас бие хамгаалах, үр төлөө хамгаалах тийм ээ. Тэгэхээр маш их хэцүү нөхцөлд амьдарч байгаа биз. Энэ бол гал төмөр гэдэг бол ганцхан байгалийн нэг л аюул занлыг. Тэрнээс гадна өчнөө юм бид нар дурдж байсан шүү дээ. Уулуурхай, тэгэл дэд бүтэц, тэгэл бэлчээр энд хомостол, байгалийн гамшиг, цагаагарын бэрхшээл гэдэг маш олон зүйлийг бид нар ярьсан. За махчин амьтад өвсөн тэжээлтэй харьцаа ямар байв? Та нарын тоогоор өвсөн тэжээлт одоо жишээ 6 янгир 3 ишиг нийлээд 9 тийм ээ? 9 тоо толгоон тохирсон 9 махчин байвал ямар байх нь вэ? Амьд байх ямар ч боломжгүй байгаа биз? Тэгэхээр тий. Ямар ч бололцоогүй. Тэгэхээр өвсөн тэжээлүүд зөндөө бид нарт харагдаад байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр харьцаа бол одоо маш бага байдаг байх нь харьцааг ойлголоо тийм үү? 9-д нэг 4 ногдож явах жишээтэй тийм ээ. Тэгээ 4-д чинь бас нөгөө жижиг амьтдаар хоолдог үнэг хярс энтрийг оруулчаад байгаа шүү дээ. Жижиг махчин амьтад. Одоо том махчид бол чон, эрвис энтер бол өөрийнхөө биеийн нөгөө нэг жинтэй ойролцоо тийм имийг л барьдаг. Тийм өвсөн тэжээлтнийг л барьдаг. Тэрнээс хэтэрхий жижиг амтнаар хооллол дан яахгүй шүү дээ тийм ээ. Өөрийнх нь энерги гүйцэхгүй шүү дээ. Чон эрвис энтер одоо хаяа юу идцэл байдаг. Одоо өхөр огдоо энтер идцэл байдаг. Бааснаас нь гардаг. Баасын шинжилгэлээр. Тэгтээ дан тийм юмар хооллоо тэр амтын чинь явахгүй шүү дээ тийм ээ. Бид нар нэг жижигхэн нэг үзэм идэл ингээл явхад болох уу? Тэг болохгүй тийм. Нэг жижигхэн нэг самар нэг үзэмхэн идэл явах юм бол болохгүй шүү дээ. Нэг дунд нь нэг өдөр ямар ч байсан нэг махан хоол идэхгүй бол бүтэхгүй байгаа. Тэрнтэй адилхан байхгүй юу? За тэгэхээр махчин амьтан өвсөн тэжээлт амьтдын харьцааг ойлголоо. Ямар ч байсан өвсөн тэжээлт амьтны тоотлогоотой яг ижил тоогоор байдгүй юм байна. Байгаль дээр хамаагүй цөөн байж идэм байна. За 3 одоо хэдэн хувьд нь гэхинтэй одоо тооцоолоод үзэхлээр хэдэн хувьд нь байна? 10% тань тэнцгэрч байна уу? Тэгэхээр хүмүүс чон ихсчлээ, эрвис ихсчлээ л гэдэг байхгүй юу? Байгалийнхаа юугаар шалгарлаар одоо байгаль чи өөрөө тэнцвүүлчдэг ерөөсө бүх юм тоотлогоор л барьж идэг. За тэгээ монголчууд ингэ хэлээд идэг. Чоны бэлтрэгч ерөөсөн гарсан болгоно л чон болчдаг. Тийм учраас энэ чон нь бол ерөөсөн дийлдэхгүйгоо хүн ч алж чадахгүй байгаа юм чинь гэдэг. Тэр бэлтрэгний чинь бас хорогдол гэж байдаг. Тэгтээ энэ чоны бэлтрэг чон өөрөө нэг онцлог нь болохоор ил өгөхөд идэг байхгүй юу? Бусад амьтадтай адилхан ил өгчдгүй хязгаарч өгсөн ил чон хараагүй үстэ та нар өгсөн чонтой тааралтай. Тэгэхээр тийм ширтэй амьтан байхгүй хүний нүдэнд ил өгдөг нөгөө үүр мөрөндөө л одоо өгдөг. Тийм. Тэгэхээр энийг бас ойлгох хэрэгтэй. Төлийн үхэл хорогдол гэж бас байна. За 100 ихэд ноогдох төлийн хэмжээ гэж бас байна. За тэрнийг бол саяны тоглоомор би ойлгосон болов уу гэж бодож байна. Тэгээ тэрнээс гадна хамгийн гол нь зэрлэг амьтанд амьд явахт нь ямар их бэрхшээлтэй байдаг юм бэ гэдгийг л ойлгож байна уу? Та нар ойлгоо тий? Тийм байж хахад одоо бид нар зэрлэг амьтанд туслах хэрэгтэй байхгүй юу? Одоо цэцэрлэгийн хүүхдүүд бол ингэж ярьж байгаа шүү дээ. Малдаа бид нар өвс өгöd байгаа шүү дээ. Тэжээвэр амьтандаа хоол өгöd байгаа. Тэгсэн мөртлөө хэн ч хайрлахгүйгаа, хэн ч хайхрахгүйгаа тэр зэрлэг амьтанд яага хүн санаа тавьж болохгүй гэж. Тэ хэн ч хоол өгөхгүй шүү дээ, тийм ээ? Тийм учраас за тэгээ энэ хичээл 2 хоногийн хичээлд бол та нар амжилттай оролцлоо. 2 хоногийн туршид та нар өөрснөө оролцсон, өөрснөө тоглосон, өөрлөө дотор нь тэр нөгөө жүжигчилсэн байдлаар янгирч болж үзлээ, аргалж болж үзлээ, эрвэсч болж үзлээ, тийм ээ? Баавгаач болсон туулай хэрэм өшөө юу боллоо? Өхөр огдооч болж үзлээ, тийм ээ? За тэглээ өөрснийхэн биеэр энэ амьтдын дүрд орсноор эдгээр амьтанд яг ямар бэрхшээл тохиолдож байна, юу болж байна гэдгийг мэдэж авлаа. Махчид ба өвсөн тэжээлт амьтдын тэнцвэрт байдал.